За өглөөний мэнд Дорнод аймгийн Баяуул суманд дээрээс ирчээд би энэ нутгийн хүн байгаа. Тэгээд өнөөдөр өглөө гүйлтийн олон улсын хэмжээний мастер Пүрүжав гэж багш байдаг. Манай багш би бас орны гүйлт сонирхоод сүүлийн 2-3 жил хөрж багшаараа заалгаад бас гүйж эхэлж байгаа. Тэгээ өнөөдөр суман дээр гүйлтийн талбай хараад тэгээ суман дээгүүр жоохон алхлаа биеийн тамирын тухай ярилцаад гүйлтийн тухай тэгсэн ингэж байна. Ер нь гүйлтэд хамгийн чухал нь стандарт талбай байдаг гинэ. Яах гэж байгаа юм гэхээр 200 юм уу 400-ийн тойрог замаар гүйдэг тийм талбай. Тийм тойрогтой байх юм бол одоо амжилтаа мэдчихнэ. Тойрог дээр уралдах ч гэсэн бас зүгээр талаар уралдахаас арай бас энэ тойрох үеийн гүйлтийн техник гэж өөр байгаа. Тэр тухай ярилцлаа. Тэгээ бодож байхад бас юу юм бэ? Би өөрөө англи хэл суман дээрээ бас зааж байгаа. Тэгээд энэ дээр ч гэсэн англи хэлний хүмүүстэй хандаж эхлэхэд юу англи хэл гэлтгүй гүйлт ч гэсэн бас адилхан юм байна л гэж бодож байлаа. Юугаар адилхан бэ гэхээр тийм нэг юу хэрэгтэй. Яг сурж эхэлж байгаа, ер нь сурж байгаа хүн бол ямар төвшөнд байгаагаа мэдэх нь хамгийн чухал. Гүйлтээр бол 200 м-т хэд гүйж яах гэдгээ мэдчих юм бол тэрэн дээр ингээд сайжруулж явна. За өнөөдөр ийм амжилт гээл дараа жил ингээл баг угаар ингээд бичээд юун дээрээ алдаж яах гэдгийг сайжруулах юм бол. Тэгэхээр энэ хэлж гэлдгүй ер нь ямарваа нэг юм хийж байгаа сурж байгаа хүмүүс тийм төвшин хэрэгтэй. Яг ямар төвшөнд байна, ямар төвшөнд очих гээд байгаа гэдэг тийм зорилго хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр би англи хэл сурж байгаа хүүхдүүдэд хамгийн түрүүн төвшингээ тогтоогооч. Тэгжээж тэрний дараа цаашаа явах, юун дээрээ анхаарах уу гэдгээ ярилцж эхэлнэ гэж бодож байна. За хоёр дахь юм нь болохоор өдөр тутам одоо хийж яхад одоо нэг 10 цээжлэн ч гэдэм үү ийм дөрмөө 3 сарын дараа ийм төвшөнд очно гэсэн тийм бас төлөвлөгөө. Энийг багш нартайгаа хамтраад хүүхдүүд заавал гаргах хэрэгтэй. Тэгжээж хүн ч хичээлдээ сайжирна. Хичээлдээ сайжраад энэ урт хугацаанд хилээ үзээд байгаа урт хугацаанд нэг юмыг үзэж байгаа хүмүүс чинь яагаад ингэж урт хугацаанд үзэж чадчихвэ гэхээр сайжраад байгаа учраас сайжрахлаар хүн чинь цаашаа явах тийм урам зориг нь ороод тэгэл урт хугацаанд үргэлжлүүлж амжилтанд хүрэх юм аа. Монголд чинь жишээлбэл манайд нөгөө боловсролын үнэлгээний төв гэж байна шүү дээ. Улсын байгууллага. Тэрний уг нь бол гол зорилго нь тэр нөгөө хүүхдүүдийн төвшинг тогтоогоод сургуулиуд хүүхдүүд бүс нутгаар нь ингэж байр эзлүүлнэ. Тэгж байнга тийм мэдээлэл хийгээд тэр мэдээлэл дээр одоо анализ хийж цаашдаа юун дээр анхаарах вэ гэж явдаг. Тийм зорилготой байгуулагдсан байгууллага шүү дээ. Гэхдээ яг тэр амьдралд үр дүн энэ төр нь бол тухай хувь хүн дээр бол нэг одоохондоо сайн харагдахгүй ч байгаа ч гэсэн энэ бол санаа нь бол маш зөв эхлэл. Ер нь англи хэл дээр жишээлхэд англи хэл дээр TOEFL гэж байна, IELTS гэж байна. Тийм төвшингийн шалгалтууд байгаа шүү дээ угаасаа. Тэгээд тэр шалгалтын дараа тухайн одоо жишээр IELTS-аар 6.5 авчих юм бол баруун ямар сургуульд англи хэлээр сурж болно. Тэгээд хичээлээ ойлгоод явчихна гэсэн үнэлгээ байгаа. Тэгэхээр урт хугацаанд одоо тодорхой хэмжээгээр сурж амжилтанд хүрэх гэж байгаа хүн бол хамгийн чухал нь өөрийн төвшингийн үнэлгээ. Гэхдээ нэг удаа үнэлээд зогсох биш. Нэг 6 сартаа нэг ч юм уу өөрийгөө үнэлээд шалгалтаа өгнө гэсэн үг шүү дээ. Тэгээ багш нартайгаа зөвлөд өөртөө бас зорилгоо тавиад ингэж хичээллүүл илүү үр дүнд хүрнэ гэж сурж байгаа хүмүүстээ хэлэх гэсэн юм аа.